Ер нь хүн тасдахгүйгээд одоо битүү үйлдэл байгаа. Нэг талын онгоолгол ингэ байгаа даа. Өмнөх бамбар шиг болох юм бол бас жоох айштай. Тэгээ энэ чинь охин бамбар шихгүй юу? Өмнөх хоёрыгоо бас бид чинь анх олсон. Буцаага тавихад бол нулимс саруулаад үдчихсэн. Үнийг амтэн чи ганцхан юм чи одоо яаж тавина даа гэж боддог байгаа байхгүй юу? Самарч гэсэн төгөөг байсан болоод өнөөдөр энэ амтэн ижрүүч өгөөч үү тийм ээ? За малчны хоттой ойролцоо ихээсээ төрсэн байсан Баавган бамбар шиг малчид авч тижээж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. За улмаар бол Зэт Хандан бүтээлийн нурууны Тархан цаасд газрын байгаль хамгаалагчдууд өдгөө уг Баавган бамбар шиг тижээж байгаа. За бид яг одоо Зэт Хандан бүтээлийн Тархан цаасд газрын байгаль хамгаалагчтай холбогдож Баавган бамбар шиг одоогийн нөхцөл байдлын талаар тодруулахад бэлэн болсон байна. За сайн байна уу та өдрийн төргий? Сайн байна уу өдрийн төргий? Баавган бамбар нь одоо та нар дээр ирээд яг хэд хонж байгаа үлээ? Анх ямар нөхцөл байдалтай ирсэн? Одоо бас ямар нөхцөл байдалтай байгаа болоо? За анх 2025 оны 5 сарын 3-ны өдөр Булган аймгийн Бишиг сумын хужирт багийн тасгай гэх газарт хаварчдаг Сундэс өргийн Батмөнхийн малын бэлчээрийн ойролцоо энэ өнчин бамбарууш маань орж ирсэн байгаа. Тэгээд тэдний хүн малдаа явж байгаад бамбаруушийг хараад тэгээд уг бамбарууш маань тухайн үед бол их норчсон усан дунсан юм шиг норсон байдалтай гиз хийлээ татчихсан айгүй туна муутай хэцүү байсан. Тэгээд гэртээ авчираад манайханд манай байгаль хамгаалагчд холбогдоо тэнд нь нас нэг 2-3 хоног бас их нь орж ирж магадгүй гэдэг үнэлцээр бас тандаж бас ажиллаж 2-3 хонуулаад тэгээд 5 сарын 6-ны өдөр хамгаалтын захиргааны дараагаар ахлуулсан бүлэг очиж захиргаанаас тэндээс очиж одоо захиргааны байран дээр авчирсан байгаа. Ихэнх эрхийг одоо тандсан тэр хугацаанд их нь бас үзэгдэж харагдаагүй юу? Тэр талаа та мэдээлэл өгөөч. За 3 хоног тэр ажиглаад ингээд бамбаруусын тэр яг байсан олсон газрынхаа тэр ойролцоо байлгаад та хүлээсэн. Тэгээ ямар ч тийм ажиг сүжиг ажиглалтаагүй их нь ирж байгаа тийм юм байгаагүй. Тэгээд сүлд нааш нь тэмдэглэж аваад ирсэн. Яагаад гэвэл нөгөө энэ зэрлэг амтны төлөөч хүнд их дасгах. Тэгээд дээр нь бас нөгөө тэмдэг чинь ийм оронж байр байхгүй. Тэмээ хийлээ айлын хотны хашааны тэмдэглэх байсан байхгүй юу. Тэгээд одоо тийм учраас удаан байлгаж болохгүй учраас 3 хоногийн дараа бол тэмдэглэлтэй болсон. Би энэ байдал нь бас жоохон сул байсан учраас 3 хоноосон байгаа. Ер нь тэгээд энэ их нь бол ердөө хоол хүнсний хомсдолд орсон уу эсвэл одоо ой хэрийн төмрээ тэр үед нь бол яг тэр яг нь төмөр гараагүйсэн. Яг авсын төмрийн утаа бол орж ирж байсан. Дээр нас нэг хоол ижилийн хомсдолд орсноо зэлэг амт маань одоо суурьшлийн өмчтөр үеийг ойртдог болсон. Тэгээд суурьшлийн өмчтөр ойртож наашаа одоо суурьшлийн өмчтөр ойртох үед нь одоо тэр юм хууль бус хамжаад агнаас хайсаж өгөхөөс болоод их нь яваад өгснөө агнуусноо гэдгийг мэдгүй байна. Өмнө нь бас 2 жилийн өмнө бас ингээд 2 бамбарууш одоо тэр хантаа энэ бол хантаа нурууны араасаа хойш болсон байгаа. Өмнөх 2 бамбарууш бол хантаа нурууны хавртлаасаа урагшаад болсон байдаг. Тэгэхээр ер нь бас ингээд яагаад юм бэ нэ гэдэгт бид бас нөлөөлөл хийж байгаа л да. Энэ бол тэр хоол тэжээлийн хомсдлоос болоод одоо бид хэд одоо зэрэгцэн ашиг ан амьтдынхаа бодлогоор хүмүүс бид байгалийн дайралтыг зохицтой ашиглахгүйгээс болоод нүүдэг их орлогыг нөлөөлөхийг л боддог зөвхөн өөрийгөө санхүү бодож амиа хийсэн үзэгдлээс болоод өнөөдөр энэ зэрлэг ан амьтд маань одоо яг ичнээсээ дөнгөж гараад үр төлөө тэжээх гэдэг ингээд шоол нь алдахгүй болохоор сошиал өмсөл байрч ингээд үр төлөө нь жишээ өөрөө амьсдаг юм айлтаа нөхцөл байдал бас үүсэж байгаа үсэж байгаа гэж бид хэд болоод дүгнж байгаамаа. Баавган бамбар шиг анх олдохдоо яг хэдэн сар орчмын одоо настай хэдэн сар орчмын тийм өмнө гарсан зулцаг гэж та нар тооцоолсон бэ? За 1 сарын сүүлээр юм уу 2 сарын ихээр төлөвлөлдөг гэж байгаа юм байна. Тэгээ ер нь сар гарантайд байсан өмнө олдсон бамбарууштай ер нь ойролцоо байсан. Тэгээ ер нь сар гарантайд бамбарууш гэж бид тооцоолж ирсэн. Бамбарууш маань одоо ямар нөхцөл байдалтай байгаа бол тэр талаар та харууллаач. Одоо бол хоол ундандаа сайжирчихсан. 3 цагийн зайтай литрээр 1 литр сүү 3 цагийн зайтай хэмжээнд өгж байгаа. За тэгээд дээр нь 3 хоногийн өмнөөс жимс нэмж өгч байгаа. Ус мөсөн сэргээ бэрцэн тэр үед чинь бүр хачиг мачиг баригдаад хуулзан баригдсан. Бид хэд чинь бүр бүхний түүж мүүгээд бүр тэгж байгаа байсан. Одоо бол бүр шал онд олчихсан байгаа. За та хэд харуулъя. За энэ торонд оромжтой байлгаж байгаа. За одоо бамбарууш маань нэ. Ингээ хүн ихээр ингээд юу ячдаг. Авирал за хоолыг ингээд нэг бүр энэ саунс ингээд хоолж байгаа. Хоолыг хийхээр ингээд хөргөн досоогоод тэгээд энэ саунд нь хоолыг өгч хөргөн.
идчихдэг. Дохны эсийг нь жоохон хаалсан байгаа даа. Байгалийн хөгжлөөр нэгэн чинь нөгөө газар увчээдэг. Газар ухаар энэ нөгөө торноос гадна тухайн ингэж юм ингэж нааж агаад газар увч байгаа тухайн ингэж үсгийн жоохон хацсан байна л та. Одоо бас бамбарууш маань хүмүүст хэрэг тасж байгаа бол ер нь хүн тасахгүй гэж одоо битүү үйл байгаа. Нэг талын онгоолгол ингэ байгаа даа. Тэгээд өмнөх бамбаруушийг бодох юм бол бас жоохон айштай. Тэгээд энэ чинь охин бамбарууш гэхгүй юу? бамбаруушинда та нар бас нэр ботсон байгаа болов. За өмнөх хоёр бамбаруушийн хувьд бол Дондог Дулам гэдэг хоёр нэртэй бамбарууш байсан тийм ээ. Энэ удаагийнхт бас нэр өгсөн байгаа болов. За нэг 2 3 нэрэн дээр л үзээд байна бид хэд гэхдээ яг тогтож нэрийн өгөөгүй байгаа. Тэгээ нэг өдөр нэрийн өгөөд бас бид нэр бас 50 юу яана. Нийт 50-аа нэр өгөөд. Тэгээ эснийг бодох юм бол одоо энэ чинь хамаагүй том болоод тарга тэвэрээ аваад өснө ингээ сайхан яа сорлоод ингээд хүрээдэж байгаа байхгүй. Өмнө нь бол өснө ингээ нурмаацсан тий ноолорсон тийм байдалтай байсан. Одоо энэ зэрлэг янтан ч гэсэндээ ингээ ганцаараа байхлаар бас ганцаарддаг болов. Харин тийм ээ би энэ ганцаардаад ингээд дуурайд ингээд яваад байгаа хгүй. Бид нэр хүн ингээд ирэхэд ингэж юм цаашаа очиж байна. Авирчаад байгаа болохоос биш. Энийг бүр ингээд алсаас ингээд харахад бол энийг бүр ингээд дуурайлаа гэж уургаад байгаа байхгүй юу. Одоо тэр лифттэй ганц зориг одоо тэр тийжээж байгаа хүмүүс маань уртлаа. Тэгээд ганцаараа амьтч ганцаараа байхаараа бүр өвдөлттэй маа хоёр байхад ч өвдөд идвэсэн чинь ганц амьтч ямар өвдөлттэй маа харсан өстөр нэг эвгүй хатаад бах юм. Өвдөлттэй харагдаад бах юм гэдэгтэй. Бамбарууш нь өдөрт яг юу иддэг юм бэ? За өдөрт сууж байгаа. Дээр нь одоо энэ аль жимс иддэг. Жимсийг бол нэг айхтар сайн иддэг байна. Сүүгээ ууж байгаа. Болоо бас байдаг. Айн хүрэн баавгаанууд бол одоо хүмүүст тасах тийм юунда хэр хурдан байдаг юм болоо. За ер нь тасчих юм шиг үлээ. Манайх ч өмнө тэр хоёрыг юу ахт чи ер нь айга тавьчаад ахт чи авиж өнөстэй тэргээр авиж тавьчаад ахт чи эргэж буцаж энэ торон үүрэнд оромжинд орох гээд байдаг. Тэгээд хүнлүү ингээ хоол хусаа хараад байдаг шүү дээ. Тийм болохоор бас нэг их ингэж олон хүн харж байгаа байхгүй. Нэг хүнээр хоолонд өгүүлээд энийг олон ингэж хүн амтайрахгүй байвал зүгээр. Ер нь ингээ хүмүүст яг тасчвал ямар нөхцөл байдал үр дагавартай бол. Тэгээд хүн тасчих юм бол буцаагаад нөгөө тагтайд нь авчиж тавьчихаар бас хүн бараа хүн харуул бас гүйж ирээд өөрийнх нь амнаас нь эрсдэл учруулах гэж бодож байгаа. Дээр нь бас ингээд энэ өвчин амтныг хараад өмнөх хоёрыгоо бас бид хэд чинь анх олсон буцаагаад тавихуд бол нөлөөс саруулаад үдчихсэн. Тэгээд одоо энийг ингээд харж байгаа болохоор үнэхээр бас дижээжсэн юм дээрээс харахад ингээд ийм нэг амтныг одоо яагаад ингээд өнхийг өчрүүлчихдэг юм болоо хүн бид чинь бас нэг байгалийн өвдөл ялгаагүй хүн оюун ухаанаараа л их болохоос байгалийн ялгаагүй амтныг төлөлд орчихгоо эд шоолын хоол хичээлийн ном болаагаагүй хүмүүс бүгдийн тэр самарч авсан түүгүйгүй байсан болоод өнөөдөр энэ амтныг өчрөөч өгөөч тийм ээ. Бас ингэж бас боддог харгасдаг. Бааван бамбарууш хүмүүс тижээж жагаад буцаагаад зэрлэг байгальтанд тавихад одоо зэрлэг байгальтаа тасан зохицох чадвар одоо эдэж тижээлээ олж идэх чадвар хэр суусан байдаг бол тэртэл дээр бас тижээж байгаа та бүхэн бас анхаардаг болов. Анхаарна. Тэгээд бид хэд чинь одоо ер нь юу яадаг штеп. Одоо ингээд сүү ингэж өгж байгаа л тэгээд ер нь зэрлэг гэдэг чинь нэг жоохон уур аштай болох тул тэр чинь 50-ийнхаа өмнө бол маах их. Тэгжээж нөгөө зэрлэг зан авин жоохон гарч өгж явах тэр үед нь тавьдаг. Тэгээд өмнөх хоёр бамбууш бол тэндээ очиод одоо бараг өвөл ичээндээ ичтний газар ичсэн баг шиг байна. Хөлгөөнгөө болчлоо гэж хүмүүс их тагтаа ярьж хад бас хэлж ирсэн л да. Миний амтэн чи ганцхан юм чи одоо яаж тавина даа гэж боддог байхгүй юу гэх. Тэгээд байгалийн шалгуулаараа өгөх юм би тэндээ байж байгаа л уг нь тэгээд одоо амьдрах чадвартай ямар нэгэн амтны одоо сөрөг баавгаач юм уу ямар нэгэн зэрлэг амтны өөрийн нэг гарлуулчихааргүй хүч тамир оруулаад бас нэг яг өөрийгөө хамгаалах тасаатаа болгож байгаа тавьж зүгээр юм байна. Одоо яг бамбарушаан хэдэн сарын дараа зэрлэг байгальтанд тавихаар төлөвлөж чинь та бүхэн бас. Ер нь намар тавих юмсан гэж бодож байгаа боловч тэр одоо яг мэдэхгүй. Бид хэд хоёр бамбарушаа бол намар тавих гэж бодсон чинь доол хичээл өгөөд энэ намар тавихааргүй байсан. Тэгээд одоо энийг бол аюу ойрхон хоолтын яагаад ер нь хурдан тэнхрүүлээд хурдан томруулчих юмсан байгальд нэртгийн тавих юм бол хүн тасгаасаас ихсүүлээд ер нь гайгүй гэж бодож байгаа. Одоо ингээд урт хугацаанд тижээвэл одоо бамбарушиндаа өгөх эдэж тижээлийн асуудал та нарт үүсгэр вэ нүү? Одоогийн байдлаар бас яг өгж байгаа хоол эдэж тижээлийн яаж зохицуулж байгаа болоо?
Манай одоо нэг айлтай гэрээ хийгээл одоо зээлэр сүүгийг авч манай одоо захиргааны зардал бол тийм амтны хооллолтын зардал байдаггүй. Тэгээд байгууллагч зуурын зөвлөлтчдийн яамнаас бол хоол тэжээлтэнд зориулаад одоо санхүүжилт өгнө гэж хэлсэн байна. Тэгээд бас захаад одоо ер нь бид чинь хоол тэжээлийг авахын тулд энэ сум оронд нутгаа бас нөгөө жимс нүцний дэлгүүрүүдэд одоо хоол тэжээлтэнд туслаач гэдэг уриалгыг гаргаад тэгээд бас тэндээс бас хоол хүсээ бас бүрдүүлэх боломжтой болов гэж үзэж байгаа. Самар их ургаж, самрын энэ үнэтэй болоод энэ гадагш экспортлох болсноос хойш илүү их баавч их ер нь зэрлэг анхад сэрчмс болтохыг тохиолдлууд нэг олон болсон гэж боддог. Эрдэнэ бүр тэгээд өөрийнхөө хараа гүйцэх газрын байгалийн орчныг хамгаалж, зэрлэгийн оршиж байгаа ан амьтдаа хайртай хамгаалж, үр төлөвийн өөрийнхөө хөвгтөө ижлэн бодож ингэж зөв хамсалтай болох юм бол бид өнөөдөр дараа хооц үедээ энэ чинь их хандлагыг ингээд дахин ингэж ижих бодлого гарах байх болов гэж үзэж байна.